Хүрээ Майдар бурхныг дугны хамт дахин сэргээн бүтээх төсөл. (1990-ад) оны эхэн үеэс зүүн хүрээд Ашчойлон хийдийн тэргүүн хамб Дамжав ломтон тэргүүлэн бусад лам нарын хамт уламжлалт шашны болон нийт монголчуудынхаа их шүтээн болох Хүрээ Майдар бурхныг дугны хамт дахин сэргээн бүтээх буянтай үлийг санаачлан эхлүүлсэн юм. Богд хаант Монгол улсын нийслэл их хүрээний төв болох зүүн хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотын Бага тойргийн хойд хэсэгт 5 дугаар богд Живзун дам хотогт богд гэгэний зарилгаар их хүрээний хамб Номон хан Агван хайдав тэргүүлж Монгол түмэн олноороо оролцож 1830-ад оны дунд үед 16 м өндөртэй Майдар бурхныг дугны хамт бүтээсэн билээ. Харамсалтай нь 1940-ад оны хүнд цаг үед устгагдж нураагдан үгүй болсон юм. Бид сүсэгтэн олон ард иргэд дэмжигч байгууллагууд гадаад дотоодын буйны садан өглөгийн эзэд лам хувургуудынхаа олон жилийн зүтгэл чармаалтын үр дүнд их шүтээн болох Хүрээ Майдар бурхныг 2018 онд нийслэл хотдоо дахин амжилттай бүтээж залсан билээ. Хүрээ Майдрын дугныг барьж бүтээх ажлыг бол 2015 онд бол шавын таваар газар ажил ингэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш нэлээд олон жилийн дотор бол сүстэн олонныхаа дэмжлэл тусаатаагаар Хүрээ Майдрын дугнаа барилга бүтээц, гадна шугамшүүлжээ, гадна басаа тэргүүтээ барилгын ерөнхий ажлыг бол бүрэн хийж дуусгасан байна. За ингээд дотор ажлыг хийх энэ ажлын цаг хугацаа бол ковидын үедээ давтсан тул 3 жил орчим засарсан. Ингээд 2023 оны энэ жил бол маш эрдэмтдээ ингээд бид нар ажлыг эхлүүлж байна. Хүрээ Майдар дугна нь орчин үеийн барилгын шаардлагад нийцсэн хүүхэд залуучууд гадаадын жуулчид аялагчдын эрэлт хэрэгцээг хангасан 6 давхар шилэн бүтээцтэй барилга бөгөөд шашин соёл боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө танхимуудтай байхаар тусгагдсан. Энэ дугуйн дотор л орж ирээд уламжилт бурхны шашны дугуйн мөртлөө орчин цагийн технологиг ашигласан ийм орчин цагийн дугуй байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний мэдээлэл явуулах, дуу хөгжим явууч гэдэг ийм орчин үеийн технологи зарлан мэдээлэх ийм зүйлүүд бол бүрэн хангагдсан байгаа. Мөн энэ дугуйн дотор орж ирсэн залуучууд иргэний сүсгтэй олон бол хаанч саган тавтаа суугаад интернет орчинд юм үзэж танилцсан. Энэ орчныг бол бид нар нэлээд ингэж бүрдүүлж өгсөн байна. За энэ талдаа ингээд олон лам нар ирж номын авшиг уртаг ийм том танхимтай. За хоёрдугаар давхартаа бол ингээд олон нийтийг хүлээж авах нийт хүлээлгийн заал. За мөн энэ талдаа бол номын сан, компьютер лаборатори, за ингээд анги танхимууд, за хамгийн дээд давхартаа бол музей. За мөн энэ баруун талын жигүүрт бол хурлын заал байгаа. Энэ хурлын заал бол орчин цагийн эрдэмтдийн хурал бусад үйл ажиллагаанд бол тохиромжтой байдлаар бол ингэж засаж тогтчуулах юм байна. За энэ манай энэ дугуйны бас нэг онцлог сонин зүйл бол энэ шилэн гүүр лифт байгаа. Шилэн гүүрэн дээр гараад явхад бол мэдээж маш сонин бусад гадаадын оронд байдаг ийм шилэн бүтээц тийм орчин үүсгээс гадна энэ бурхныхаа нэгурд бол шууд ингээд зэрэгцэн ингээд харах ийм сайхан орчныг бүрдүүлж өгч. Гихмишлэнгээр ингээд энэ дугуйн дотор бол орчин цагийн болон уламжил хоёрыг хамтруулсан орчныг бүрдүүлээд за энэ орчинд бол сүсгтэн олон ард иргэд аялагч жуулчид бүгдээрээ ийм сайхан тийм мэдрэмжийг авах. За мөн бурхны шашны соёл гэгэрлийн имийг бол хамтдна гэж мэдрэх ийм орчныг бүрдүүлсэн юм дугуйн байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжснээр нийслэл Улаанбаатар хотод шашин соёл, аялал жуулчлалын цогцлбор төв бий болж зөвхөн нийслэл хотын иргэд төдийгүй дотоод гадаадын жуулчид мөргөлчдийн заавал очих газруудын нэг болох нь дамжиггүй юм. Хамгийн гол нь Хүрээ Майдар бурхныг дугны хамт бүтээснээр нийт Монгол улсын иргэд сүсэгтэн олонний сэтгэл оюуныг амирлуулахад нэн тустай онцгой бүтээн байгуулалт болох юм.
сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Зүүн хүрээ гашчойлон хийд.